paid my dues time after time. I've done my sentence but committed no crime. And bad mistakes I've made a few. I've had my share of sand kicked in my face, but I've come through. I need to go on. We are the champions, my friends. Их юм хөшөөж генерал хошууж Сумья жудаа өвхийн насны туршлагын дэлхийн аврах шалралт тэмцээнд амжилттай оролцож алтан медаль авсныг илтгэе. Хамгийн түрүүнд нийт монголчууд баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр бас тамирчид бид нартайгаа цуг хамт баярлаж, хамт унаж, ялагталд нь дандаа цуг байдагт баярлалаа гэж нийт монголчуудаа хэлмээр байна. Яг медалаа аваад тавцан дээр зогсох мөчүүд бол хамгийн сайхан мэдрэмж байсан. Тэр мэдрэмжийг бас авахынсан гэсэн нууцхан тийм хүсэл байсан. Тэгээ энэ жил бас авч чадлаа, тэрийгэ баярлалаа гэж хэлмээр байна. Went 11 minutes, didn't it? Ah, look at that! Change of direction! Oh no! Let's have a look at it again. Did she do it? We've got to see the way she landed there. Koshi Garuma from Dorsaaren. And she's not fighting. Миний хувьд болохоор би өөрөө 2008 он хүртлээс шгшөөгийн ямарчин байсан олимпиад ороод ингээд зодог тайлаад шгшөөгдөөс ажиллах болсон. Тийм хилчээ спорт оргийн эмэгтэй дасгалжуулагч. Тэндээс эхэлж саванх сумьяатай холбогдсон байгаа. Тэгээд сумья дээр үчи 18 настай спорт 16 настай эхлээд 2 жил ерөөдөө болсон тийм охин байсан. Тэгээ одоо нэг 10 жил цуг одоо ингээд багшаар барилгатай ажиллаж байна да. Тий. Миний хувьд бол одоо дэлхийн аваргаас медаль авчий гэж маш олон жил бас өсөж мөрөөдөж зорж очиж байсан. Тэгээд харамсалтай нь асгасан килограмм хэмжээнд дэлхийн аваргаас медаль авч чадаагүй. Тэгээ энэ удаа бас нэмэгдсэн килограмм хэмжээнд явж одоо хүрэл медаль авсандаа их баяртай байна. Нас бас 33 хүрчлээ. Тэгээд олон жил энэ их спортоор хичээлнэ гэдэг бол нэг амар ажил биш. Одоо үгүй зодог тайлах талаар бишлээ. Ирэх жил улсын аварга болно ингээд залуучууд араас гарч ирвэл тэр хүмүүс маань бас явах ёстой тийм. Эхний өдрийг гоё бас эхлүүлсэндээ маш их баяртай байгаа. Тэгээд араасаа бас манай тамирчид одоо ээлж дараалан медаль авсаар байсан. Маш сайхан байсан. Нийт 6 медаль хүртэнэ гэдэг бол маш том амжилт юм аа. 8-д орох барилдаанд хамгийн хүнд барилдаан байсан болов мэдээж 8-д ороо дараагийн дагах барилдаа юм уу зооны арган төлөө барилдаа хийх учраас 8-ын барилдаан хамгийн хүнд барилдаа байсан.